Улсын хэмжээнд 2025 оны байдлаар нийтдээ 2851 сүрьегийн тохиолдол бүртгэгджээ. За үүнээс 182 хүн нас орсон байна. За сүрье өвчин нь эдгэрэх боломжтой. Гэвч иргэд эмчилгээний явцыг тасалдуулах нь сүрьегийн вирусыг эмэнд тэсвэртэй болгодог. Ингэснээр эдгэрэх явцыг удаашруулж цаашлаад эмчилгээгүй болох нас орох эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Монгол улсын хувьд сүрье нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудлын нэг хэвээр байна. Энэ өвчний тархалтад нөлөөлдөг хамгийн том эрсдэл бол оройтож онцлогдох, эмчилгээ дутуу их явдал маа. Эмчилгээгээ 3-аас дээш удаа алгасахад эмчилгээний үр дүн 25%-аар буурдаг байна. Мөн судалгаагаар эмчилгээгээ бүрэн хийлгээгүй нэг хүн 10-аас 15 хүнд халдвар тарах эрсдэлтэй. Иймээс сүрье өвчнөөс сэргийлэх хамгийн гол арга зам бол эмчилгээг бүрэн хийлгэх. Дөрвөн үндсэн эмийг хэрэгжилж явах явцдаа эмчилгээг тасалж байгаа юм бол тухайн эмүүдэд тэсвэржилт үүсгээд эмэн тэсвэртэй сүрье гэдэг зүйл үүсдэг юм онцлогтой. Тэгэхээр эмэн тэсвэртэй сүрье үүсснээрээ эмчилгээний хугацаа уртсан эдгэрэх боломж багасдаг. Ихэнх нь одоо үлдэшгүй өөрчлөлтөө болох юм уу, зарим хэсэг нь нас барах, за магадгүй уушгинд бүтцийн эргэшгүй өөрчлөлт гарах, хүндийн үүсэх зэрэг хүндрэлүүд тохиолдох бол элбэг тохиолддог ийм онцлогтой байдаг. Тэгэхээр тухайн одоо онцлогдсон хүн маань мэдрэг байна уу, тэсвэртэй байна уу гэдгээс үл хамааран тухайн эмчилгээнд хэрэглэгдэж байгаа бүх юмуудыг бүх ширхгийг дуустал уух нь ихээхэн чухал байд юм аа. Сүрье нь уушгийг голчлон гэмтээдэг, агаараар дамжин халдварладаг халдвар төвчин, сүрьегийн нийтлэг шинж тэмдэг нь удаан үргэлжлэх ханиалга, жим буурах, халуурах, шүн хөлрөх, ядрах зэрэг юм аа. Гэхдээ эдгээр нь заримдаа маш сул илэрдэг тул хүмүүс энгийн ханиад ядаргаа гэж андуурч эмнэлэгт оройтож ханддаг байна. Үүнээс үүдэн онцлогоо хожимдож эмчилгээ хөндрөх эрсдэл нэмэгддэг. Тийм, халдвартай гэдэг нь өвдсөн гэсэн үг биш шүү. Халдвартай гэдэг нь ерөнхийдөө тэр халдвар болсон хүмүүсийн 80% нь амьдралынхаа туршид огт өвддөггүй. Тэгэхээр бусдад халдвар тарахгүй байсан. Тийм хэлбэрх байдаг. Монгол улсын хувьд бол яг өвчлөлийн түвшин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоололоор дарамт өндөртэй 30 улсын нэг гэж явдаг. Хүн бүр жилдээ нэг удаа эрт илрүүлэгт хамрагдаж өөрийн эрүүл мэндэд анхаарах нь үр дүнтэй арга юм. Хэрвээ 14 оноос дээш хугацаанд ханиалга бол заавал эмчид хандах хэрэгтэй. Мөн дархлаагаа дэмжих, агааржуулцаатай орчинд байх, олон хүн цугласан газар халдвараас сэргийлэх дадал хөвшүүлэх шаардлагатай юм а.